Дэлхийгээр нэг тархан суусан хөдөлмөрч олон монголчуудаа шинжлэх ухаан танин мэдхүйн од мөндөр суугийн хамт олонны зүгээс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэдчилж байна. Элдв түүх нэвтрүүлгийг эхлүүлэхээр урлаг судлаач Амин олон хөтлөх зандаа миний бие биелэн болоод байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Хуримтлалтай Монгол хадгаламжийн үйлчлэгийг санал болгож байгаа худалдаа хөгжлийн банк болон харилцаа холбоо мэдээллийн технологийн цогц үйлчлэгийг үзүүлэгч Sky Media корпорац биднийг ивент тэтгэж байна. За өдрийн мэнд Амина. Өдрийн мэнд. За өнөөдрийн сэдэв бол хүн төрөлхтөнд хүчтэй нөлөө үзүүлсэн тэм зурнуудыг Аминат хоёр ярих юм. За би ерөнхийдөө тайлбарлаа Амина бүр голд нуртал тайлбарлана. За урлаг гэдэг бол хүнд гоо зүүн таашаал өгөх нэгэн үүрэгтэй, олон үүргийн нэг нь. Заавал үүрэгтэй ч халбал дээ. Гэхдээ урлаг дэлхийг өөрчлөх хүч байгаа. Пикассо ч ингэж хэлжсэн байдаг. Уран зураг гэдэг зөвхөн барилгын ханыг чимэглэх тийм зорилттой зүйл бишээ. Энэ бол дайсныхаа эсрэг цохилт өгөх тийм хэрэгсэл хүртэл болж чаддаг шүү дээ гэж. Тэгэхээр яг үнэтэй урлаг бол үнэхээр гайхалтай. Тэг яг ингэдэг оюун санааны том зэвсэг байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо тэр оюун санааны зэвсгээр хэдүүлээ яаж одоо тэр зэвсгэлж хүн төрөлхтөнд өөрчлөлт оруулсан тэр зургуудыг яриа. За эхнийх нь Олимпиа гэдэг нэг зураг байна. Эдвард Мане 1863 оны зураг. За жилийн өмнө Амин энэ зургийг өөр гайхалтай маш олон 10 минутын турш та бүхэн тайлбарсан. Гэхдээ би 1-2 минутын одоо тэр нөгөө юу ойлгосноо буцаад та бүхэн тайлбарлая. Жилийн дараа шалгалт өгч гинэ гэсэн үг. За та бүхний өмнө нэг нүцгэн бүсгүй байгаа. Гой үзэсгэлэнтэй. Цагаан одоо тийм бүтээлэг бүхий тийм орон дээр тий оргонжил дээр нүцгэн хөвтөж байгаа. Тэгээд түүний хажууд нэг цэцэг барьсан өнгөт арьстай үүшлэгч бүсгүй байгаа. Тэгээ хөлднийг муур байгаа. За ийм зургийг та энэ уран зургийг анх удаа яг тэр галерейд нь очиод үзэх юм бол харна гэсэн үг. Гэхдээ эндээс та нэг зүйлийг эхлээд мэдрэх болно. Та энэ зургийг харахаар та энэ бүсгүйн ямар ч хэснийг өрөөнд орж ирж байгаа. Энэ бүсгүй таныг орж ирж байгааг зүгээр нүцгэн мөртлөө ичид зовсон шинжгүүгээр өөрөө ямар нэгэн тиймтэй хүчин давтсан биш. Тэгээ нэг буруу зүйл хийж байгаа гэдэг мэдрэмж байхгүй. Зүгээр маш сүрхий харантай нэг их тайван гэхдээ чи бас хүрээд ирүү гэж аимшиг. Яг тэгж харна. Тэгэхээр би үзэгч биш. Би энэ өрөөнд орж байгаа тийм хүн ир хүн болж хувирах юм. Гэтэл нөгөө бүсгүй чинь эцсэн зүйл байхгүй ч гэсэн ямар ч тач гэтээ нэг ёс зүйн хувьд өөрийнх нь бэлэг эрхтнийг нэг гараар дарсан ба. Гэтэл яг би ингээд энэ өрөөнд яваад ортол нэг үүслэгч бүсгүй. Энэ бүсгүйд нэг цэцэг өхөр хүрээд ирч. Гэтээ тэр үүслэгч бүсгүй намайг тоосон шинж байхгүй. Энэ бүсгүйч тэр үүслэгч бүсгүйч тоосон шинж байхгүй. Энэ цэцэг өгж байгаа бүсгүйг яг харахаар үүслэгч бүсгүйг харахаар би нэг л зүйл шууд ойлгоно. Миний өмнө нэг ир энэ өрөөнд ороод энэ орон дээр байж байгаад явжээ. Тэгээд талархсан цэцэглээ энэ бүсгүйд одоо цэцгээр дамжуулан өгж байгаа юм байна гэдгийг. Тэгэхээр энэ бүсгүйч тэрийг мэдж байгаа, энэ өөрчлөгч бүсгүйч тэрийг мэдж байгаа, биеж тэрийг мэдж. Ингээд би зүгээр нэг уран зураг сонирхогч би энэ бүсгүй дээр орж байгаа. Буюу би биеийн үнэлэгч худалдан авч байгаа, ир болж хувирж байгаа. Гэтэл ингээд энэ зургийг хараад одоо би өөрөөсөө эвгүүцэх тийм мэдрэмжтэй байж идэл үүнийг батлах мэтэр хөлднийг хармор баг. Тэр муур яг миний өдөөс гарна. Гэтэл энэ муур бол зүгээр харахгүй. Бүх ингээд үсээ босгоод тий ямар нэг ингээд юмнаас айгаад могоонс ч юм айгаад ингээд үсрэхэд бэлэн эсвэл жигэрсэн маягаар яг тийм хөдөлгөөнтэй тийм биеийн хилэмжтэйгээр яг над руу харсан ба. Яаж яагаад хармаар. Эндээс одоо би өөрийгөө би энд балдуу шааж явж энэ гэдэг мэдрэмж төрнө. Эхнэр дээр очихгүй юм чи энэ хүүгэн дээр юу хийж байгаа гэдэг энэ мэдрэмжийг энэ муур надад өгнө. Ингээд би энэ зургийг шатаамар санагдана. Зүгээр ураа хийчмар санагдана. Яг л би зүгээр л уран зураг үзчихсэн хүн болохоос биш би биеийн үнэлэгч авах гэж байгаа ир хүн биш байсан бол. Гэхдээ энэ зургийг харсаар би зүгээр биеийн үнэлэгч бол худалдаж авдаг ир хүн болж хувирсан. Ийм л зураг. Яа, та бүр өстө хоёлаа энэ зургийг бараг жилийн өмнө ярьжсэн баг тий. Тэгсэн хүртлээр үнэхээр голд ортол тий нэг нурууны өс бостол тайлбарлалаа маш их баярлалаа. Үнэхээр зандаахан яг одоогийн хэлж байгаа энэ мэдрэмжийг тухайн үед 1865 онд хүмүүс бол авч исэн. Ер нь 19-р зууны 2 дугаар хагас тэгээ урлаг айгу уламжлалт байгаа. Урлагт ингээд аль хэдийн аль эртний грекээс Аристотелоос авсан тий
хорвоо дэлхийг би одоо зураач яах гэж ярьж байгаа энэ хорвоо дэлхийд энэ хорвоо дэлхийг ч улам гойчлох гэж ер нь соёл иргэншил яах гэж идэв тий бидний юм зэрлэг балмад байгалийн инстинкт гэж ярьдаг тэр зүйлээс салах гэж соёл иргэншил гэж байгаа бид нар юмыг ингээ гойчилж байгаа маа тийм учраас бид нар альва нэгэн эмэгтэй хүнийг ч юм уу ингээ дүрслэлээ гэж бодоход Тэнгэрийн дайгныг дүрсэлж болно. Бурхныг дүрсэлж болно тий. Гэхдээ яавч зүгээр энгийн эмэгтэй гэс гадна бүр дордуулаад бие үнэлэгч эмэгтэйг дүрсэлж болохгүй байсан байхгүй тийм үе. Тэгэхээр үнэхээр яг тэр нэг зэвүүцлийн мэдрэмжийг үзэгч олон нь аваад Наполеон 3 дугаар гэдэг одоо эзэн хаан тий 3 дугаар Наполеон. Тий 3 дугаар Наполеон маань өөрөө энэ зургийг ташуурдаад бүр ингээд зураач нь тэр хоттой хөл гიშгэх газаргүй болоод өөр хот руу цугтаж хэдэн сар амьдарч байгаад буцаж ирсэн. Ийм аимшигтай шоуганд ярьж ирсэн зураг байхгүй. Тэгээ нэр яг 19-р зууны 2 дугаар хагас гэд бодонгод эмэгтэй хүн дөнгөж өөрийгөө бусдаас хараат босаар шийдвэр гаргаж болно гэдгийг юм мэдэрсэн учраас энэ эмэгтэйд ямар нэгэн эцсэн санаа зовсон эсвэл тийм тэнгэрлэг оршихуй байхгүй энэ эмэгтэй магадгүй хийж байгаа ажилласаа ч юм уу санаа зовхгүй ч болох юм. Тэгэхдээ мэдээж яг үнэхээр би үнэлэгч үү яах вэ ийхүү гэхээр зөндөө маргаан гарч болно л да. Гэхдээ тэр зүүсэн зөөлт мөн нэг гутал нь сугарсан байгаа байдал тий шахаа энтрийг нь хараад үзэх юм бол энэ бол яаж ч утсан сурвалжтай айлын хүмүүжлтэй бүсгүй биш юм аа гэдэг жаа. Тэгээ сая их гоё анзаарлаа та нэг аюу гараараа дарцсан байна гэдээ тэгсэн шүү дээ. Энэ ууг нь эртний грекийн нөгөө Венера Пудика гэдэг баримлаас авсан поз ихгүй. Венера Пудика нь болохоор ичингүрсэн Венера гэж байгаа. Тэгээд ингээд уг нь бол нөгөө Венера хайр дурлалын грекийн бурхан. Тэгээд гэхдээ зөндөө олон эрэгтэй бурхадтай ингээд хайр дурлалын харилцаатай байж болдог ч гэсэн ариун байдлаа алдаагүй шүү гэдэг нэг тийм ичингүрсэн ингээ позыг энд бол нөгөө харин эсрэгээр ичимшиг те. Тэгэхээр ер нь эмэгтэй хүн заавал гэрийн гал голомт гэдэг зүйлээс бас хамааралтай биш шүү гэдгийг ил тодор хэлж байгаа. Гэхдээ хөр жоохон хилмигдсэн зураг нөгөө одоо энэ чинь 19 дэх зуун байхгүй юу? Тэгээ хар арьстай үйлчлэгч байгаа шүү дээ, тий. Энд чинь ер нь бол Франц колончлол хийжсэн тийм үү үстэй, тий. Яг үнэ, тий. Тэгээд энэ бол 19 дэх зуунд хүнээр харахад бол зүгээр одоо бид нар арьс өнгөний үзлийн үүднээс харахаар болохоор энэ зургийг аль болох музейгээс буулга бол яагаад хар арьсан эмэгтэй хүнийг доромжилж байгаа гэдэг утгаар хандаад идэв. Гэхдээ зураач бол яг тийм санаа бол ерөөсөө агуулгагүй шүү. Тий, энийг бас хэлчихээ. Энэ чинь нөгөө тий. Францын тэр одоо маш том газар нутгийг эзэлсэн. Ялангуяа Африкийн бүр талан шахуу энэ чинь Франц хэлээр одоо ярьдаг шалтгаан чинь Франц тийм том колонитой байсан. Тэгэхээр гэрийн үүсгэж бүсгүй одоо тий энэ Африк гаралтай өнгөт арьстан байх нь бол энгийн үзэгдэл шүү дээ. Тийм ерөөсө хоёр арьсыг бол харьцуулаагүй байхгүй юу зураач. Тий яг үнэ тий. Тэр ш одоо ингэж зурх юм бол бас тий бас жоохон юу яж болно. Гэтэ ер нь тэнгуут нь заавал тэгвэл энэ нүцгэн бүсгүй оронд одоо өнгөт арьстан бүсгүй байгангуудаа үүсгэж бүсгүйг нь эсвэл Аз хүнээр зурлаа гэд уул нь биеийн зургийг зурмаар л бол зүгээр л зурчмаар байхгүй. Тэгэхээр заавал ийм юмд ороодох нь их ядаргаатай байхгүй. Энд чи арьс өнгөний үзлийг би тэ дэврэх гэж зураагүй шүү дээ. Тэгэхээр энэ бол жоохон ядаргаатай тий бас. Харин тий одоо нөгөө урлагийн бүх төрлийн бодлоход одоо нэг юм жоохон баригдмал юм орж ирээд байгаа шүү дээ. Хитэд яг үнэ. За бас нэг хүн төрөлхтөнд хүчтэй нөлөө үзүүлсэн нэг зургийг одоо тий тайлбарлая. 1510 оны бүтээл. Энэ бол Леонардо да Винчигийн эхийн хэвлэгдэх ургийн судалгаа гэдэг ийм судалбар зураг байгаа. Гэтэ энэ бол уран зураг ш. Энэ бол нөгөө тэмдэглэлийн дэвтэр дээр нь маш олон одоо судалбар байдаг шүү дээ. Жишээ нь одоо хүүхдийг те янз бүрийн байрлалаар зурна. Одоо муурыг бол тест янз бүрээр зурна гэдэг шиг. Гэтэл энэ харахад бид нар зүгээр одоо бол энгийн зураг. Нэг эхийн хэвлий дотор одоо эхээс мэдлээч байгаа. Тэ? Хүүтэйгээ холбоотойгоо нэг хүү юу ах нь мэдгүй нэг хүүхэд түүнийг л зурсан ба. Гэтэл энэ ягаад тухайн цаг үедээ тэр одоо арт түмэнд тухайн үеийн хүн төрлөختөнд тийм хүчтэй нөлөө үзүүлж бай. Энэ чинь байдал зураг шүү дээ. Тэгэхээр юуны төрөнд хэлэхэд өнөөдөр боёо 4 сарын 15 бол Леонардо да Винчигийн төрсөн өдөр дэлхийн уран зургийн өдөр. Ямар гоё. Тэгээ хоёул яг энэ нэвтрүүлгийг айгуу гоё тааруулж бичлээ. Тэгээ 1452 онд Леонардо да Винчи маань төрсөн. За тэгвэл энэ чинь 15 дахь зуун тий. Тэгвэл яагаад хүн зүгээр ингээд хүний анатомиг дүрсэлсэн байлаа гэд тухайн үедээ бас мөшгөж хөөгдөж ч юм уу хавчуулж хуулж исэн бэ гэд. Тэгэхээр Христийн шашинтай хүний хувьд Иесус Христос маань одоо нэг төрөөд шашнаа тараасан тийм үү? Номлосон.
Тэрний дараа болохоор Иесус Христос хоёр дахь удаага хурж ирээд хүн төрлөختний гим нүглийг шөөнө. Тэр бол дэлхийн төгсгөлийн үе байна. Тэр төгсгөлийн үед ямар үйл явдал болох вэ гэхээр одоо шорон дотор байсан хүн хүртэл сэргэж босно буюу хүний бие сүнс хоёр буцаа холбогдно гэж байгаа байхгүй. Тэгээд тийм учраас христиан шинтэй хүн бол өөрийнхөө биеийг хамгаалах хэрэгтэй юм. Бие гэдэг чинь юм жижигхэн сүм байхгүй. Өгсөн ч гэсэн амьдтаа ч гэсэн. Тийм учраас нөгөө биеэрээ нүгэл үлдэж болохгүй чинь хэрвээ би жижигхэн сүм юм бол миний бие жижигхэн сүм юм бол би шиг муу мухай юмыг оруулж болохгүй. Нас орсон хүний цогцыг бол хүн чинь өөрөө удирдах чадахгүй болсон байгаа шүү дээ. Тэнгүүд хамаатан хайртай хүмүүс нь болохоор бас хамгаалж явах хэрэгтэй. Тийм учраас христиан шинт бол чандарлах гэдэг ёс байхгүй. Зөвхөн оршуулна. Тийм. Яагаад тэгэхээр тэр чинь их хүндэтгэлтэйгээр харьцах хэрэгтэй болчих. Тэгсэн чинь энэ үед нь манай Леонардо да Винчи ийм итгэлч хөтлөгтэй юм байж өгрөө бас бурханд итгэдэг бурхны хүндэлдэг юм байж аваачаад нөгөө нууцаар цогцс тийм Микеланжело Леонардо хоёр шиг нүгээр алтардаг шүү дээ. Нөгөө сүмийн тэр газар руу орж агаад нууцаар нөгөө цогцсон тэр задраа хийдэг байсан. Нөгөө танин мэдих хүсэл нь өөрийг нь барьж дийлэхгүй тий. Нөгөө шинжлэх ухааны хандлага нь. Тий, айгүй юм туршилтаар л идэх гэдэг. Гэхдээ үүний үр дүнд аргагүй Леонардо да Винчи бол хүний сэтгэл сүнс нь хаана оршд юм бэ гэдэг асуултыг тавьж ирсэн. Хүний эмоц нь хаана оршд юм бэ? Одоо бид нар нөгөө нэг тарих зүрх хоёр байлтаад гэл ярьдэн шүү дээ. Энийг чинь анх Леонардо да Винчи л биднэрт хэлж өгсөн байхгүй юу? Тийм бай тий. Ингээд нөгөө энэ нөгөө эхийн ураг гэсэн үг шүү дээ. Эхийн ургийг дүрслэн тухай үед те да Винчиг өөрийг нь яадгийг бүгдээрээ нөгөө ам дамжин мэдчихэж цаа чин те буш ухдаг байсан гэнэ энэ гэдэг ч юм уу те үгсэн хүний биен дээр ингээд хутга мис яаж доторхын задалдаг байжээ гэдэг ч юм уу. Энэ ярианс нь болоод энэ зургийг тэнгүүд одоо нэг магадгүй жирэмсэн те давхар биетэй бүсгүй гизийг задлаад энэ хүүхэд нь ингэж байрлал юм гэдэг мэдсэн юм байна гэдгийг яриа үүсцэн гэсэн үг шүү дээ. Гэхдээ өөрөөр мэдэх аргагүй шүү дээ. Тухайд рентгенч байсан юм шиг. Тэр яг энэ байрлал нь одоо их хүүхдийг рентгенээр харахад яг ийм л байдаг шүү дээ. Тэр хэрэг тэг задлсан л байгаа байхгүй. Яг тэр нэг амир байгаа байхгүй. Харин тий Леонардо да Винчигийн нөгөө өөрийнх нь бичиг ингээ хажууд нь байгаа шүү дээ. Тий гар бичмэл нь тэрийг болохоор нөгөө талын тусгалд харуулсан юм шиг буюу ургуу бичдэг байсан болохоор айгүй удаан эрдэмтэд тайлж уншиж чадахгүй байгаад байсан. Тэгээд тэхээс ишвэл их л хурдан яг бичгийг уншицсан бол бас илүү ч нөлөөг үзүүлэх байсан байх л та аахванд. Тийм байх тий. За дараагийн зураг. Хоёлаа сайхан шааш явчих. Франц явчлаа. Итали явчлаа. Испани явах. За тий. За Аминавит хоёрын цаг хугацааны маш 1656 он Испани эзэн хааны ордон руу орох юм бүр. Эзэн хааны ордон дотор Диего Веласкес гэд бүр бэлэг танхаа нөхөр байгаа. Агуу зураач. Испани зураачд бол бэлэг танхаагаас гадна тэр нэг эго гэж маш өндөртэй хүмүүс идэг. Пикассо тий хэрэг би юу байсан бол нөө хөлөг онгоцсон дээр ажилладаг байсан бол би хөлөг онгоцны ахмад байх байсан. Би хэрвээ аримдаг тэ цэрэг байсан бол би генерал болох байсан. Хэрэг би уран зураач болох байсан бол би Пикассо болох байсан. Гэхдээ би Пикассо болсон гэдэг. Тэгээ ийм Испани хүмүүсийн нэг ийм нэг бадрангуй нэг юм байна те. Тийм маш бардам маш бадрангуй. Тэр бадрангуй зураач нарын нэг Диего Веласкесийн Las Meninas гэдэг зургийг одоо та бүхэнд тайлбарлая. Ингээд энийг зүгээр маа нэг радиоор сонсч байгаа хүмүүс байвал те. За ийм бах нэг ордны нэг том өрөө байгаа юм л да. Мэдээж ордон чинь хааны ордон чинь уран зургаар дүүрэн ордон байгаа. Тэнд нэг гол дүр байгаа. Ингээд бүгднгээс гэрэлтэж харагдчаа. Жохон 5-6 настай нэг охин байгаа. Хараажийн энэ бол гүнж хаан хатан хоёрын хайртай охин гэсэн үг. Учир нь түүнийг дагаад ингээд 3-4 бараг 5-6 ч юм ингээд үүслэгч байгаа. Үүслэгчийг Meninas гэж байна. Тэгэхээр энэ зургийн нэр Las Meninas шүү дээ. Тэгэхээр үүслэгч гэдэг ч юм уу тийм нэртэй зураг байна. Тэгээд тэр бүгд ингээд тойроод зогссон байтал нэг хүн гартаа биер ирсэн ба. Нэг сахалтай ир. Тэнгүүтээ яг үзэгч рүү харж. Тэгэхээр энэ өөрөө зураач өөрийгөө тэ ингээд над руу харж байгаа гэсэн үг. Тэгсэн мөрчлөө зураачийн өмнө нэг зургийн гүрүнт гэдэг юу гэдэг вэ энэ чинь? Тий зотон. Зургийн зотон байгаа. Тэр зотон дээр нь юу зурж байгааг би мэдэхгүй. Гэхдээ зураач над руу хараад биерээ будгандаа хүрэх дөгч байгаа учраас энэ намайг зурж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ зургийг анх харсан хүн хөөх би ингээ гоё нөгөө сууц зураачаар зураг зурулж байгаа мэдрэмж төрнө. Хамгийн гоё. Ингээд лаг гоё тэ нэг гоё бадрангуй эзэн хааны мэдрэмжийг авах гэтэл энэ зургийг яг голд нь тэртээ алсад нэг тойл байгаа.
Тэр толон дээр харамсалтай нь миний дүрс биш. Энд эрэгтэй эмэгтэй хоёр хүний дүрс байгаа. Харах юм бол энэ эзэн хаан хатан хоёр юм. Ингээд би нөгөө үргэлжлэгчний нэг болж хуурна. Хамгийн хачин. За тэгэхээр хамгийн хачиргалтай нь тэгэхээр хаан хатан хоёрын зургийг Веласкес зурж байгаа гэсэн үг тийм. Энэ зураг тэгэхээр юугаараа гэдэг хүчтэй нөлөө үзүүлж байна. Сая би бол зөвхөн өөрийнх нь мэдрэмжийг л хуваалцлаа. Ааха. Тэ та яг голлох цэгүүдийн хэллээ л дээ. Үнэхээр ууг нь бол Маргарита гэдэг нэг ганц гүнжийн талаар л зураг байх гэдэг байдаг тий. Энэ зургийн төв голд байх гэдэг. Гэхдээ энэ зураг юугаараа онцлог байгаа гэхээр дунд нь зураач өөрөө байна. Мөн энэ өрөө маань нэг юм орон зайн хувьд бидний тархиар тоглоод байгаа байхгүй. За энэ өрөө ууг нь бол зураач бидрийг хараад ч юм уу эсвэл энэ гүнжийг хараад ч юм уу хаан хатныг хараад ч юм уу зураач өөрөө тусдаа байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл зураач өөрөө дотор нь орцсон. Бүр гол дүр шиг. Тий. Дотор нь орцсон. Тэгснээр тэр цаатлын хананд болохоор онгорхой хаалга байгаа болохоор тэр хаашаа ч юм дий ингээд юм хязгааргүй дуусшгүй юм ертөнцлөө явах гэж байгаа юм шиг тий. Тэгэхээр бид нар бас яг нөгөө зураач маань наашаа харж байгаа болохоор хоёлаа сайн хэллээ шүү дээ. Яг нэг зургийн нэг хэсэг ингээд болцоод явж байна. Энэ ерөнхий философи нь бол нэгдүгürt бид нар ертөнцийг яаж хүлээж авдаг вэ? Бид нар дандаа объект субъект гэж хуваагаад өөрөөр хэлбэл би одоо микроскоп байлаа гэж бодъё тий. Нэг микроскопоор жижиг хорхоог харж байна. Тэр бол бие тустай энэ хорхоо тустай юм а гэж бид нар бодоод байна шүү дээ. Энэ бактери тустай юм а ян гэж бодоод байна шүү дээ. Гэтэл тийм биш юм а. Ингээд энэ хорхоог бид нар энэ микроскопоор харж явах үед энэ хорхооны амьдрал өөрчлөгдөж болох байхгүй. Өөрөөр хэлбэл ингээд нөгөө хүн гэдэг нь энэ ертөнцөөс заавал тийм тустай юм биш. Бид нар ингээд байнгын бүгдээр нэг оршихуй дотор ингээд байгаа гэдгийг нэг харуулчихж байгаа юм. Яг үнэ хэрв би тэр хорхоог дурандаа л bijсэн чинь өөрийн харьяар нөхөр намайг дурнаж байгааг би яаж мэдээ. Тийм ер нь л тийм. Нэг нэг гой өрөө нэгсэн цаана нэг хүн энэ нэг ахаад нэг өрөө байгаа. Тэнд нь нэг хүн зогсон бидрийг ажиллаж байгаа шүү дээ. Лаг зөв энэ зурган дээр. Хариг яриад бэлгүүнэд загнуулах гэдэг. За тэгэнгүүт нөгөө талаас зураач маань өөрөө дотор орсон гэдэг нь тухайн үеэс өмнө ер нь яг сэргэн мандалтаас эхэлсэн. Гэхдээ энэ сэргэн мандалтаа болоод нэг 100 жилийн дараа 200 жил өнгөрч яваа үе штэ. Тэгэхээр зураачийн байр суурийг мөн дахин тодтгож илүү алтартай болгож байгаа зураг. Веласкес бол өөрийгөө би хаан хатантай энэ зэрэгцэн дүрслэгдэх боломжтой агваа хүн юм а гэдгээ тахалж өгч байгаа. Яг үнэ. Зураачийн гарын өсөг гэдэг. Хаан хатан хоёроос том өөрийгөө зурсан хүн шүү дээ. Тийм. Нэр нөгөө манай Сальвадор Дали юм урт сахалтай шүү дээ тий. Тэр чин Веласкесийг дуурайсан байхгүй. Тий. Яг энэ зурган дээр харагдаж байгаа. Тэгэхээр энэчнээс та бүхэн яг тий Испани зураачдын тэр агуу их эгог мэдэрнэ. Хэрвээ Испани зураач голын эргээр явж идэл нэг нарцисс өөрийгөө толинд усны тусгалд өөрийгөө хараад тий сууж ивэл хажуугаар нь Веласкес, Дали, Пикассо явснаар нарцисс босоод тэгээ зүгээр яваад гэнэ гэж байна шүү дээ. Хэрэг тэд хамтдаа голын усанд өөрийгөө харж ивэл зандаа миний би хажуугаар нь өнгөрүүл тэд голын усанд тусгалаа харгаа болно гэдэг. Манай од мөндрийн нэг юм гачин нэг хошигн л үүдэн тий. Ангоо болсон шүү дээ бүр одоо манай зандарцис гэдэг шүү дээ. За хоёлаа хамтран ажиллаж танилцуулаад цаашаа үргэлжлүүлье. За маань нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар харилцаа холбоо мэдээллийн технологийн цогц үйлчлэгийг үзүүлдэг Sky Media корпорац бидрийг ивент тэтгэж их гоё үйлчлэгийг танилцуулж high speed интернетийн хувьсэлгээд ийм нэг гоё юм байгаа. Зурагтнаас салахгүй 100 хоног гэдэг. Зурагтнаас салахгүй 100 хоног. Тэгэхээр энэ яах вэ гэхээр за амина. За чи Sky Media-гийн шинэ хэрэгш боллоо гэж бод. Чи ихтэй 50% хөнгөлтөө өнөр болох юм. 20,000 төгрөгөөр. 20,000 төгрөгөөр чи Sky Media-гийн хэрэгч болохоор чамд 100 хоног яах чаа гэхээр 100 мегабайт хурцтай high bundle гэдэг үйлчлэгээний тэр шинэ хэрэгч болгоод 3 сарын турш 100 хоногийн турш Холливуудын бүх шинэ киног 100% өн төлбөргүй хязгааргүй эрхтэйгээр үзэх. Ямар вэ? Ямар гоё юм бэ? Би чинь Sky Media-гийн интернетийг хэрэгэлдэг. Тэгэнгүүт одоос юм зурагтных нь кино үзэх маш гоё. Их хямдхан биш дээ чи тий. 20,000 төгрөөр тий. Тиймэр гайхалтай. Амар юм байна. Өстэй хямдхан байна. Тэгэхэд 3 сарын турш Холливуудын бүх киног шинэ. За ингээд high speed, high bundle үйлчлэгээний шинэ хэрэглэгчдээс Dyson гэдэг брендийн шал цэвэрлэгчтэй тоос сорогч болон агаар цэвэршүүлэгч гэх
тийм хос бэлгийн 3 эзнийг хүртэл бас тодруулах юм байна. Юмыг ич 20,000 төгрөгөөр бас ингээд 2 гоё юмтай болгоно шүү дээ. За тэгэхээр хамгийн юмдаар хамгийн хурдан өрхийн интернетийг та бүхэндээ санал болгож байна. High speed айлбурд интернетийн хувьсэл. Дэлгэрэнгүй мэдээллийг 76 76 9000 гэдэг дугаараас авч захиалга өгөөрэй. Баярлаа. За тэгэхээр өнөөдрийн Амина тэр ярьж байгаа сэдв бол хүн төрөлхтөнд хүчтэй нөлөө үзүүлсэн хэдэн зургийг ярьж. За дараах нь Казимир Малевич 1915 хар квадрат. За энэ зураг зүгээр дөрвөлжин төрсийг хараар буцсан байгаа. Гэтэ Амина цаашаа тайлбарна. Эхлээд би жоохон өөрийн зүгээс донгосоодох гэдэг. Казимир Малевич энэ бүтээл нь юу ч дүрслээгүй анхны уран зураг гэж тооцогддог гинэ. Юу ч дүрслээгүй уран зураг гэж байж болох уу? Тэгсэн Малевич уран зураг заавал ягаад нэг зүйлийг дүрслэх хэрэгтэй ингээд ямар нэг санаа агуулсан байх ёсгүй байж болно шүү дээ. Ер нь тий. Гэтэ энэ уран зураг тэг юу ч дүрслээгүй уран зураг гэдэг. Ингээд эн чин амар хатгаж байгаа байхгүй бид нарыг хүн төрлөختнийг зөв тий зөв хатгаад бид тэнгууд уран зураг гингээд за нэг уран зураг зөөлдөг гингүүтэл ингээл элдв юм бодно штэ Мадоннаг бодоол эсвэл нэг тий нэг гоё амтэн бодоол цэцэг мэдцэг бодно штэ тэгсэн чинь үгүй чи юу ч бити дүрсэл дотроо дүрсэлгээд гэтээ уран зураг гээд ингээд ахаар чинь хүний бас тий нэг зөв үрнэс тий тэгээд тэрийг бол нэг зурцсан тэгсэн чи энэ санаа нь 21 дэх зууны уран бүтээлчдэд маш урам зориг өгсөн гэж байгаа байхгүй абстракт урлагийг хөгжүүлэх томоохон хөдөлгөөний үндэс болсон гэдэг. За тэгэхээр би бол сайн ойлгохгүй тий. Тий, Аминал сайн тайлбарлахгүй л байна. Тэгээ зандаа ах хоёрын бүр тусдаа энэ талаар дугаарч байгаа тий. Яг энүүхэндээ товчхон хэлэхэд бол за юу ч дүрслээгүй гэж байгаа тий. Энэ дорны хүнд ойлгоход маш амархан байж магадгүй. Бид нар ч нөгөө илүү хоосон чанарын талаар ярьж чаддаг шүү дээ тий. Ер нь оршихуу, эс оршихуу гэд хоёр тусдаа зүйлийг хуваагаад байтал яг үнэндээ оршихуу, эс оршихуу гэдэг чинь зэрэг байж болох зүйл мөн ч юм уу гэдэг нэг тэр философос явах гээд байгаа байхгүй яагаад тэгэхээр энэ донд зүгээр нэг дөрвөлжин байна хар өнгөтэй байна зүгээр удаан хугацааны явцад энэ дөрвөлжин маань болохоор ингээд хагарцсан бодгонууд нь хагарчихсан. Гэтэ артталт нь маш олон өөр өнгийн давхаргууд байгаа учраас одоо эцсийн бүлэгтээ ингээ халтартаад ингээ хар болоод тэгээд тэр хагарж байгаа зүйлээс нэг юм шин юм гарах гэж байгаа ч юм шиг харуултай болчихсон тий. Тэгэхээр яг тэгж тайлбарлаж болох юм л да нөгөө оршихуй гэдэг зүйлүүдэд дэлхийн ертөнц хүндрэлтэй юу гэдгийг эцсийн цэгтээ тулаад тэгээд тэр тулж устсны дараа дахин нэг шин зүйл төрж байгаа гэж философитог тайлбарлаж болох юм. Гэхдээ Малевичийн нөгөө дургу үргэсэн гэдэг зүйл нь юу вэ гэхээр цаадах чинь энэ хар квадратад зурчаад хор квадрат ер нь ингээд өөр олон юм геометрийн төрсүүдийг цаана дэвсгэрт тэр зурч ирсэн. Тэгэнгүүтээ нэг байшин дотор орсон. Тэ чи орс зураач орсын байшин дотор үзэсгэлэнгээ гаргахтаа яг бурхан зураг байдаг хоймор гэж байна шүү дээ. Гүнгэрва тавьдаг хоймор. Тэнд аваачаад яг энэ хар квадратад тавьсан байхгүй юу? Энэ чинь за. Тэгээ ер нь бол ингээ уламжилт хүмүүсийн дургуг улам хүргэж байгаа юм шиг тий. Одоо maaхан жишээ нь ингэдэж штэ. Facebook дээр дотны хүний алдчих юм бол зүгээр зургийн хооронд шууд хавхаар юм тавьчихдаг хүмүүс байдаг штэ. Утга санаа бүгд ойлгодог тий. Тэгэл гүн юм илэрхийлэх гэж бичдэг. Тэр шиг юм болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэг ялангуяа бурхны хэсэгт нь тавьвал бурхан таал төгслөө гэж юм шиг. Тий. Бурхан боллоо гэж юм шиг. Тий. Ер нь бол яг нэг тийм хүн төрлөختөнд шал өөр шин нэрэн үе хурж ирж байгаа шүү гэдгийг л Казимир Малевич илэрхийлсэн. Одоо тэгээд тэрийг бол гэхдээ одоо Малевичийг буруутгахад яг тий бид нар бүгдээрээ өөрсдөө уртныхаа уламжлалт үнэт зүйлсээр амьдрахаа болоод химэл оюун ухааны шинэ ертөнцид амьдарч байгаа шүү дээ тий. Энэ зүгээр ирээдүйг харцсан л байхгүй тий бас. Гэтэ эвгүй энэ нэрэ бурхан боллоо гэж бодохоор хэрвээ жинхэнэсээ тэгж ийн гэж бодъё. За Амина бол шүтлэгтэй хүн, би бол шүтлэггүй хүн. Гэтэ би яг шүтлэгтэй гэж байсан гэж бодъё. Шүтлэгтэй хүн гэж бодъё. Бурхан болгочвол энэ ч нааг л амар хүчтэй хатгах юм байна. Тэгээ 21-р зуун болохоор зөвхөн одоо шашныг бурхан болгоогүй тий. Шашныг одоо урдны үеийнх гэд хаяхаас гадна ер нь л альва нэгэн зүй тогтолтой, дэг жаягтай тийм үнэт зүйлсүүдийг алга болгож байгаа 90 зуун байхгүй. Урдны уламжлалт чинь айгуу гоё мод шиг одоо үндэстэй байсан шүү дээ. Бид нар тий за эзэн Чингис гэдэг ч юм уу бид нар нэг юм юмд итгэдэг. Тэгсэн чинь одоо болохоор үндэстэй мод шиг биш.
харуулж ургаж байгаа хаанаас ч хамаагүй үндэслэдэг тийм мөөгөн ургамлууд шиг хүндрэлтэн болцоо гэдэг ч аахгүй. Тийм ч учраас өнөөдөр манай залуучууд өөр олон хэлээр ярьж марж ингэж шал өөр үзэл бодолтой болоод байгаа шүү дээ. Заавал уламжлалт байхаа л. Тэгээ одоо бидний үүрэг бол тэднийг ойлгох шүү дээ. Бидний үүрэг бараг тэгж л. Бидний үүрэг жагаа бид нар энэ шинэ ертөнцид амьд үлдээгвэл тэднийг ойлгох. Яг үнэ. Тийм Малевич энийг л бидэрт хэлээд байгаа. Шинэ ертөнц байгаа шүү. Шал өөр болцсон шүү. Бити игдүүцтэй. Бити игдүүц зүгээр ойлго. Нэг хамтдаа тий. Ургаж яхад нэг хамтдаа ядаж нэг жоохон ч ургахаа гэдэг. Тий. За ёстой урлагийн түүхэнд байсан Малевичийг хамгийн хурдан тайлбарласан хүнээр хоёул шалгарлаа. Тэглээ. За ямар нэгэн одом медаль гардуулах байх вэ? За одоо гоё Америк явна байл. За маах нөгөө юуг мэдэх бах. Мерлин Монрогийн хөрөг байдаг да. Ян зүрийн өнгөтэй ногоон, ягаан, цэнхэр, шар гэдэг те. Тэр чин Энди Уорхол гэдэг одоо зураачин бүтээл юм шүү дээ. Зарим хүн мэдэхгүй ч маад. Тэрнгээр үнэхээр алдартай. За Энди Уорхол бол гайхалтай. Тэгээд түүний 1962 оны Кемплийн шүлний лаз гэдэг. Одоо энэ бүтээлийг танилцуулъя. За одоо үзэж байгаа хүмүүсээ энэ зурагт гарцаагүй нэг л зүйлийг дүрслсэн байна. Ингээд тий зүгээр Кемпл гэд одоо нэг жазан дотор ийм нэг лаазтай одоо шүл байгаа. Одоо маахаар нөгөө тушонк юм да тий. Тэгээд энд нь болохоор одоо тийм шүл байгаа гэсэн үг. Кемплийн шүл гэж бичсэн. Тэгээд энийг 1 2 3 4 5 6 7 8 доошоо 4 гэж чинь 8 4 32 32 шиг ингээд Кемплийн зүгээр ингээд зургийг зурцсан. Ямар утгатай. Тэгээ Энди Уорхол Америкчуудын өдөр тутам хардаг зүйлийг урлагийн бүтээл болгосон гэсэн үг юм. Энэ бүтээлийг төрүүлснээр Энди Уорхол урлагийн үн цэнийн талаар асуудлыг хөндсөн гэсэн үг. Тэгэхээр Кемплийн шүлний лаз нь Леонардогийн бүтээлээс бага үн цэнтэй анхаарал татамгүй юу гэдэг асуултыг төрүүлсэн зориуд. Энэ яхаар тэгвэл Да Винчигийн бүтээлээс тэгвэл хямдхан байх хэрэгтэй. Яг энэ үн цэнгүй гэж та бодоод. Энэ зөв асуулт байхгүй. Тэ? Гэхдээ өөрөө зориуд энийг нэг биш 36 удаа хийчихгүй. 32 удаа. Бүр ингээд олшруулад бүр зөв асуулт. Тэнгүүд яг нөгөө бид нар дэлгүүртийг харахаар нэг зүйлийг ингээд яг угаасаа өрдөгдөө. Зорилгоо илүү тодорхой болохын тулд Уорхол лаазнуудыг галерей доторх тавиур дээр дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй байгаа мэт угаасаа харагдуулахаар ингэж байрлуулсан. Энэ гэхдээ өстой гоё асуулт. Тэгээ Энди Уорхол 1962 он гэддэг чинь штэ. Эн чинь бол аль хэдийн дэлхийн 1 2 дугаар дайн өнгөрөөд хүмүүс бид нар ер нь бол ариухан амьтад биш ээ гэдгийг ойлгоцсон байгаа үе. Тэг сэтгэл санааны үед тэрнээс гадна болохоор хит их хэрэглээний үе эхэлж байгаа гэсэн үг. Ер нь за сая тушонк гэж хэллээ те. Тийм ер нь бол нэг доширагч юм уу, ноён шимч юм нэг бэлэн гомон тийм. Энэ бол өдөр тутмын ажилчин хүн өдөртөө нэг үл зоогох гэж л иддэг нэг тийм бэлэн хоол байгаа тийм. А тэнгууд энэ бэлэн хоолыг ингээд хувьсуулаад маш олныг дүрслээд байна. Тэгвэл бид нар энэ зургийг хараад ямар асуулт мөн тавьж энэ талаар бодох хэрэгтэй гэхээр хүн өөрөө яг энэ бэлэн гомон шиг болоод байгаа байхгүй юу? Хүн өөрөө ингээд нөгөө энэ бэлэн гомонууд хооронд нь ялгаагдах зүйл байхгүй шүү дээ. Ингээл хэрэглэгдэл дуусж байгаа, хогонд хаягдчихж байгаа шүү дээ. Тэгвэл бид нар өөрсдийнхөө ондоошлыг бид нар өөрсдийнхөө мэдэрж байгаа, өөрсдийнхөө ертөнцийг бүрдүүлж байгаа, өдөр тутамдаа хандж байгаа тэр хандлагаараа мөн ижилхэн хэрэглээ болчиход байгаа байхгүй. Одоо энэ дээр нэг зүгээр амар ойртуулаад ярихад Tinder гэдэг аппликейшн үүдэн шүү дээ. Tinder гэдэг аппликейшнэр хүмүүс ингэдэг байхгүй, зураг хараад энэ таалагдж байна, энэ таалагдахгүй байна гэд баруун зүүн ингээд явуултаад идэг штеп танилцах аппликейшн. Өөрөөр хэлбэл бид нар хүнийг зүгээр нэг хараад энэ бол хэрэглээ биш гэдэг нөгөө яг сольдог оймс шиг үзэж байгаа байхгүй. Тийм бүхлөд хүнийг те. Тийм бүхэл бүтэн хүний ертөнцийг штеп тий. Тэгэхээр энэ бол ер нь тухайн 60 ондоо гарах ёстой байсан зүйл. Бид нар бүгдээрээ хэрэглээний ертөнцийн дээр хүнийг хүртэл хэрэглээ гэж үзээд ингээд өнгөрүүлчихэж байгаа учраас. Тийм хүнийг хэрэглээ гэж үзэж байгаа юм чи урлаг ямар юмнахад үнцэнтэй байх юм тийм үстэй. Харин тийм зөв асуулт те. Үнэхээр. Тэгэнгүүтээ өөр болохоор лагс энэ маш их юм цуглуулдаг юм байсан. Энди бүр ийм үг гэдэг. Энди Уорхолын урлагаар орсон юм буцаж гардггүй гэдэг. Орсон юм буцаж гардггүй гэдэг. Яагаад тэгэхээр тэр урланд нь юу байсан гэж түүнийг нас орсны дараа
уран зургийн хэрэгсэл, зураг тууц, касет, гэрэл зураг, ном, сэтгүүл, гоёл чимэглэл зүйлсгээд тэнд байхгүй юм байгааг. Эдгээр зүйлс нь хизээ нэг өдөр уран бүтээл болно гэж өөрөө үздэг байсан баа бас. Тэгэхээр цаа чин те одоо энэ 32 лазын те нэгэн ч гэсэн урлагийн бүтээл мөн гэдэгт яг өөр ихтэлтэйсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ яхаар да Винчигийн бүтээлс дутах зүйл юм гэдэг. Тэг юм болгон цуглуулдаг байсан шалтгаан тэр. Гэтэ одоо чи нэг тоо ойлвол бүр ухаалдан нэр. Энэ цуглуулгад нь музейн хиллэгээр тоолж үзэх юм бол 500 мянган эд зүйлс байсан. Зөвхөн аудио хурцаг гэдэл 4,000 гэх чинь 500 мянга юу гэсэн үг вэ? Гайхалтай. Бүр утгагүй бас нэрэ. Харин энэ нөгөө ready made гэд бас 1917 онд Марсель Дюшам жишээ нь эрэгтэй хүний шэлтүүрийг авчирнгуудаа галерей дотор тавьсан явдал байдаг тий. Энэ Энди Warhol болохоор зүгээр бэлэн амиа авчирч одоо бэлэн ийм сүп авчирч шүл авчирч тавиад шүү дээ. Энэ нөгөө бас нөгөө бодлын яг нэг ид зүйлийн үн цэнийг өгөх гээд байгаа юм л та. Тий. Яг энэ ид зүйл гэдэг чинь тусдаа бас үнэт зүйл шүү дээ. Бид нар өдөр тутамдаа хит их хэрэглэнээсээ болоод яг нэг зүйлийг үнэлж чадах байлцсан байна гэдэг мессеж бас явж байгаа. Тийм би тэр бүр 20 жилийн нөгөө шинэн галт тэргийн цэнхэр шуу цамаг гарч яхад би яг нөгөө нэг сэтгүүлч асуултанд хариулжсан байхгүй. Нэг охин ч гэсэн тий нэг хүү ч гэсэн зүгээр ингээд яг гуйнахтай үедээ ч юм уу модны дор яг шинэн галт тэргийн цэнхэр шууг сонсоод тэрэнд нь гуйнахтай байхад нь хайн болох жаргалтай байхад нь хайн болж ивэл хөгжим зохиосны хэрэг бүтэж байгаа тэрэ гэж хэлчихсэн байхгүй. Тэгээд намайг популист гэж бодож байсан байна. Гэтэ яг үнэ. Саяхан бас нэг хүнд яг тэгж хариулсан. Од мөндөр яг тий зориг нэг хүн нэг хүүхэд яг ингээд нэг хичээл дээр ч нэг юм эсвэл тань мэдэх тэр хэрэгцээгээ хангах гээд нэг юм ингээ хайсан чинь тэрэнд нь бид санал болгоод ороод ирвэл од мөндөр тэгвэл бид нэр тий энэ зориг биелж байгаа байхгүй. Нэг бүх юм нэг хэсгэл. Дараа нь нэг болсон байхад хоёр чинь 2000 тий. Тэгээ дараа нь нарны юм гээсэн шүү дээ. За тэгэхээр өнөөдрийн хүн төрөлхтөнд хүчтэй нөлөө үзүүлсэн энэ юг нөгөө нэвтрүүлгийн ивент гэдэг чинь худалдаа хөгжлийн банк. Тэгэхээр худалдаа хөгжлийн банкныг бис инглээ Турк яваад ирлээ тий. Maaхан бөөнөр явсан. Гэхдээ яг би бол ялангуяа онцлогтой. Яг хагасчл болсон. Эхлээд би нөгөө худалдаа хөгжлийн банкны хөрөнгө нөгөө хадгаламжийн үйлчлэгийг би авсан шүү дээ. Тэр миний авсан хадгаламжийн үйлчлэгийг гэх юм бол хариултаа хадгалъя гэдэг ч юм уу те. Үйлчлэгээс гадна би нөгөө худалдаа хөгжлийн банкны маань дансанд 100 төгрөг орж ирвэл 20 төгрөгийн татчихаа миний хадгаламж руу гэдэг 20%-аар тооцоод нэлээд харигс тим юу гусцсан байхгүй. Үйлчлэгээ. Тэгэхээр одоо чинь 2 сая төгрөг орвол ингээд цалин гээл одоо чинь 2 сая төгрөг мороод ирлээ гэж бодъё л доо. Тэгэх юм бол шууд 400 мянган шууд хадгаламж руу явчихна гэсэн үг. Тэгэхээр 2 сая төгрөг чи над руу шилжүүлсэн мөртлөө би сая 600 тал байна. Тэгэхээр нэлээд харигс байхгүй. Гэхдээ нэг гоё юм нөгөө хадгаламж маань 400 мянга гэсэн бол тэ ахаад нэг би ямар нэгэн ажил хийгээд нэг 500 мянга төгрөг орчвол шууд 100 мянга нөгөө чинь 500 мянга 600 мянга 700 мянга сая 2 сая 3 сая 4 сая гэж явуулсан. Хадгаламжтай ахын би ичээдэг нэр яг нэг жилийн дотор 2 удааг хүртлээ. Нэг нь ингэж явсараад би машины урьдчилгаатай болцсон тэгээ машин авсан штэ. Хоёр дахь нь би сая Турк явахтаа үнэхээр юу гэж нэг жоохон тийм тансаг явж үзлээ. Нөө мөнгөтэй. Одоо чинь хоёулаа ч юм ингээд нэг өрөөнд ордон штэ. Тэнгүүд би чинь нөгөө ганцаар явж юм чинь өөр танихгүй хүнтэй ч юм уу ажиллах хүнтэй ормооргүй байхгүй. Тэгвэл ганцаар орчих гээд илүү мөнгө төлөөд ганцаараа байх шиг аж аргал тийм байдгүй штэ яг үндэ. Тэр 0 мөл чинь те дураараа одоо дуурган штэ. Ойлгож байна штэ. Тансагласан байна те. Тэр тансаглыг ойлгож байгаа те. Маш сайн ойлгож байна. Тэр чинь нөгөө хадгаламжтай хүний те тансаглах. Хадгаламжтай байхын тансаглалыг би нэр үнэхээр нэг жил ста мэдэрч байна. Тэгэхээр та бүхэн маань худалдаа хөгжлийн банкны хамгийн өөртөөр салбарт орчиод ямар хадгаламжийн бүтээгдэхүүн байна гэдээ асуугаад тэр болгоныг болж өгнө ичгээ. Тэгээ удахгүй ялангуяа маад мөндрийнхэн олон газараар олон дэлхийд бид нар угаасаа тойрол явж байна. Одоо дөнгөж эхэлж байна. Тэгээ бидэнтэй явсан сая тэг 30 гаруй хүмүүс бид нар алтан гişүүд байхаас гадна алтан аялагч болъё л да. Та нартай явах аялал боломж явъя гэд тэгж байгаа. Үнэхээр сэтгэл өндөрлөл. Гайхалтай. Тэгвэл яг хадгаламж хэрэгтэй байна тий. Тийм энэ аяллуудыг бол бид нар бас аль болох чадхаараа зарлаад
Тэгээ яг бодит тэр соёлтой танилцсан. Тэгээ тийм учраас хадгаламжтай байцгаая. За 1964 оны нэг зураг байгаа. Норман Роквелл гэдэг. Энийг манай Амин Аминыг монголоор орчуулад өгөр. За энэ зураач Норман Роквелл өөрийн нэг юм зураг байгаа юм л да. За энэ зураг дээр зүгээр сонсч байгаа юм байна. За нэг өнгөт харьст одоо Африкаас гаралтай тий өнгөт харьст нэг охин байгаа бяцхан охин. Нэг 6-7 настай яг дөнгөж сургуульд орж байгаа. Тэгээд үнэхээр гоё цагаан дайшинстай, цагаан өмстэй, цагаан одоо кейттэй тэгээд хажуудалтаа ингээд нэг гартаа юу барьцсан. Хичээлийн хэрэгслээ барьцсан. Гэтэл энэ охиныг урталт нь 2 том эр хүн костюм пижактай холбооны мөрдөх товчооны маягтай хувцастай. Артал нь ахаад 2 тийм бие хамгаалагч. Ингээд 4 том эр хүн. Гэтэ толгой нь гарааг. Ингээд 4 том эр хүн энэ охиныг хамгаалаад явж. Яагаад хамгаалаад явж ийна гэдгийг мэдрэмж нь юу гэхээр энэ охиныг ханны наагур алхаж идэл тэр хан руу улаан лойл чулуудагдсан ба. Улаан лойл тэр хан дээр бяц усарсан. Тэгэхээр энэ охин руу шийдсэн гэсэн үг. Гэтэл яг энэ хан дээр ахаад нэг бичиг ба. Нига гэдэг. Нигрэ гэж тий. Ингээд арьс өнгөөр ялгуулсан ийм зургийг бидэнд харагдчих. Тэгэхээр зураач Норман Роквелл энэ зурагтаа 20 дугаар зууны Америкийн сайн муу талыг хоёуланг дүрслсэн гэсэн үг. 1964 онд зурагдсан энэ зурагт цагаан арьснуудын сургууль сурдаг цорын ганц арьс охины яг бодит түүхийг Руби Брижэд энэ охин сургуульд явж байгааг бодит түүхийг дүрслсэн. Энэ бол үнэхээр гоё хайр өрөнд түүхүүд ш. Гэтэ маш аимшигтай ихэлсэн мөртлөө. Охин арьс өнгөөр ялварлан гадуурхтаас хамгаалуулан энэ алхаж байгаа ч гэсэн арьс өнгөөр ялварлан үдсэн бичиг үхийн ханы дэрдүр алхахдаа охин айж итсэн зүйлгүй. Тэгж алхаж чана үнэхээр шидсэн этгээцэд өөрт нь гимшил төрүүлвэз. Ер нь энэ зургийг харсан хүнд арьс өнгөөр би ялгуурлан гадуурхагч гэж зандаа байсан бол энэ зургийг үзснээр би өөрөөсөө ичих тэр мэдрэмжийг буулгаж байгаагаар их гоё. Яг л энэ охин надад ямар ч гай болох тийм өчүүхэн гэдэг нь нөгөө 4 бие хамгаалагчийн хажууд дүрслэгдснээрээ харуулж. Дээрэс нь энэ охин цав цагаан ямар гоё хувцастай байна. Би л энэ охинд гай болж чадна. Гэтэл энэ охин энхийн цагаантагтай. Яг ийм мэдрэмж төрүүлж байгаа байхгүй тий. Би энэ зургийг бол ерөөсөө тэгж судалж байгаагүй зураг байна. The problem we all live with гэхээр бидний одоо өдөр тутамд байгаа биднэрт тулгарч байгаа бид нар өдөр тутамдаа цуг амьдарч байгаа асуудал гэж л орчуулдаг юм байна л да. Тэгээд цаг хугацаа үйл илүү гоё орчуулж болох байх. Ер нь бол бидний амьдралын өдөр тутмын энэ асуудал гэд тэгчихсэн байна л да. Надаа энэ зургийг харахад бол шууд одоо ямар ч судалгаагүй байгаа гэхэд бол Gareth Bickerstone-ийн Том ахын овоохоо гэд бүтээл санаанд орж ийн утга зохиолын бүтээл шүү дээ тий. Тэгээд багада яг тэр Том ахын овоохог уншиж байхад бол Том ах гэдэг маш хөөрхөн сайхан сэтгэлтэй том бэхтэй өнгөт арьстан боол байдаг. Тэгээд тэр боолын цагаан эздүүд дампуураад мөнгөгүй болоод Том ахыг цаашаага зарчдаг. Тэгээд Том ах маш олон муу муухай харгас эздийг дамжаад хамгийн эцэст нь нөгөө нэг анх зарсан эздүүд нь тэг мөнгөтэй олцоод буцаад Том ахыгаа авах гэтэл ингээд яг өвөр дээр нь ингээд нас орж байгаа тийм аимшигтай юм гэнэлтэй зохиол. Гэтэ энэ Gareth Bickerstone-ийн зохиол бол тухайн үедээ үнэхээр яг энэ арьс өнгөний үзэлт бол маш том нөлөө үзүүлжсэн. Тэгэхээр яг энэ нэг юм тэмцэл маань үргэлжилж явж штэ тий. Тэгэхээр яг энэ 1964 онд ч гэсэн Norman Rockwell бол өөрөө бас энэ тэмцлийг бол хийж арьс өнгөний үзэл иргэний эсрэг тий иргэний эрхийн хөдөлгөөний бас нэлээд том төлөвлөж болж харагдчихээн л да. Ер нь бол өөрөө зүгээр юм сэтгүүл миний санаж байгаагаар бол юм сэтгүүлийн зураач сэтгүүлийн тийм хайг энтриг зурдаг байсан тийм зураач шиг санагдчихээн. Гэхдээ яг энэ бол ингээд нийгмийн сэтгүүтэй зураг байхгүй. Энэ бол нэг ойлгох шаардлага байхгүй. Ингээд дээд хэмжээний реализм гэх юм уу? Бодит байдал тий. Энэ дээр нэг тэгэж мянган код мэдээд авах шаардлагагүй. Гэхдээ чиний нигер гэдэг үг шүү дээ. Тэр нигер гэдэг бол негрос эртний латины хар гэсэн утгатай үг шүү дээ. Ер нь бол зүгээр л хар гэж байгаа. Цагаан сайхан харн муухай гэж хийнэлцээ яг үндэ тий. Тэгэхээр энэ нигерийг аяасан Оросд жишээ нь манай Оросууд бол нигер гэдэг үгийг хизээч доромжтгаар ашигладаг.
Одоо миний нигер найз гэдэг тэнгууд Оросд амьдарч байгаа хар арснууд нигер гэж дуудуулахдаа хизээч муухай байдаггүй байхгүй. Зүг зүгээр байдаг. Тэгсэн мөртлөө одоо Америкт байдаг хүмүүс нөгөө харууд өөрсдөө нига гэж өөрсдөө тэгж дуудмагдлаа харин би хэрэг нига гэх юм бол би асуудалтай болж хуурдаг. Тийм. Тэгэхээр яг энэ нэг юм соёлын ойлголтууд яваад байна шүү дээ. Энд бол яг доромж утгаараа ашиглагдсан байна гэд. Тэг чинь энэ гэхдээ энэ улаан лойл ч юм уу чинжүү ч юм уу энийг шидсэн зүйл нь бол энэ зураг дээр хамгийн их цохилт өгч дээ тий. Бүр нэг юм одоо яг чи энэ хүнийг алах гээд байгаа мó гэсэн асуулт өгөхтэй байдаг шүү дээ. Чи жоохон охиныг ямар ч гин буруугүй энэ охиныг зүгээр л хайрсан хүнээс нь болоод алах гээд байгаа мó? Цус урсах гээд байгаа мó чи гэдэг асуултыг бол амар зөвхөн нэгэн элементээр тавьсан байна. Тэрнээс өөр өнгийн дайшинстайгаар энэ охиныг зурж болох л байсан. Цав цагаан хэрэг би онцлоо гэхэд энэ цагаан дайшинз цус болсон юм шиг харагдан шүү дээ. Би өөрөө те ямар амар харагдах. Тэгээ энэ зураг нь угаасаа иргэний эрхийн хөдөлгөөний гол бэлэг тэмдэг болсон зураг байгаа бүр. Тэгээ 2011 онд Барак Обама ерөнхийлөгч байх үедээ энэ дүрслэгдсэн охин буюу Брижийг өөрийн цагаан ордонд урьж авчирсан. Нөгөөд нь аль хэдийн мэдээж 60 70 настай болсон байсан. Тэр их гоё үү. Ямар гайхалтай. За сүүлийн зураг. За сайхан үнсэлж байгаа зураг. Одоо нэг гоё хайр дурлалын хэдүүлээ зураг гэрээ. Энэ бол үнэхээр сайхан хайрын тухай хайрын түүх байгаа. 1990 онд Дмитрий Врубел зурсан зураг юм аа Орос. Тэ? За энэ зурган дээр юу болж байгаа гэхээр 1979 оны зураг л да. Зөвлөлт холбоосын удирдагч Леонид Брежнев бүгд найрамд гарчсан Герман улсын удирдагч Эрих Хонекер нар үнсэлж байгаа зураг байгаамаа. Энэ бол маш гайхалтай зураг. Хоёр улсын удирдагч хосгүй сайхан үнсэлж байна. Одоо наадалт нь жишээ цэдэн болгоо бас үнсэлж исэн шүү дээ. Тэгэхээр Брежнев их айгүй. Брежнев бол маш олон хүнтэй үнсэлж исэн. Энийг Берлиний хан дээр зурсан гол. Тэ? Социалист ахын дүүсийн үнсэлт гэж нэрлэгдэг. Хоёр удирдагч хичнээн дотнолгоо харуулах гэж уруулаа тас жимийн тэгж үнсэлдэг энэ одоо юг уламжлалыг яжилж зурсан байгаа. East Side гэдэг галерей хамгийн алдартай үзмэр болсон. Берлиний ханны үлдэгдэл дээр дүрслэгдсэн энэ зураг нь урлаг хамгийн бол юу дүрслсэн гэдэг. Хүний эрх мэдлийг тэ ямар бас одоо тийм хүний эрх мэдэл хаа хүрдгийг харуулж байгаа юм. Тэрнээс холбооны бүгд найрамд Герман улсын удирдагч Эрих Хонекер үнсэлцгийг хүсээгүй. Манай Цэдэн ба дарагч үнсэлцгийг хүсээгүй л байж таараа. Гэтэл Брежнев ч одоохондоо коммунист тэр ертөнцийн эзэн хаан учраас үнсгэнгүүд үнсэлцэж штэ. Тэрийг те энэ ямар хүч чадалтай гэдгийг урлагаар харуулж байгаа гос тэрийн хүч чадлыг. Тэ? За энэ яалтчгүй 1990 онд буюу их тийм улс төрийн хувьд хэцүү үед дүрслэгдсэн зураг байна тий. За зургийн нэрийг орчуулах юм бол My God help me survive this deadly love гэж юм л та. Бурхан минь энэ үхлийн хайраас намайг амьд үлдээ гэж. Тий үхлийн хайраас. Тэнгүүд хэн хэлж байна? Брежнев хэлээг байхгүй. Нөгөөт нь хэлж байгаа байхгүй. Миний бодлоор. Аха. Тэгээ ер нь эрэгтэй хүмүүс хоорондоо үнсэлцэх гэдэг бол юуны Оросын уламжлалын хувьд бол тийм амар хориотой хаалттай ч юм уу тийм бидний одоо бодож байгаа шиг зүйл бол биш. Одоо бид нар бол яг ижил хүүстэй хайрыг энэ зурагнаас одоо орчин үеийн хүн булгарч болохоор шүү дээ. Гэхдээ энд бол ямар нэгэн ижил хүүстэй хайрын тухай бол байгаагүй. Яагаад тэгэхээр Оросд бол яг нэг жинхэнэ ирчүүд би биндээ мэдчлэхтэй бүр дээр үеийнхаа уламжлалт ёсоор бол ингэж нэг уруул дээр шоп хийдэл авч үнсдэг байсан. Тэгмэд тэр энд айгүй олон соёлын код явж ин л та. Нэг бодлын энэ Оросын уламжлал байна өөрөөсдийнх нь тий. Тэгээд энэ чинь уламжлалаа алдчихад 90 он гэдэг чинь дахиад ингэ сэргийх гэж байгаа тийм үе байна. Тэгэнгүүтээ хоёр улс төрийн удирдагч ихэр за яалтчгүй нэрээ 90 он юм да. Юу хэлэх вэ те. Тий. Тэгтээ ойлгомжтой л дөө. Бурхан минь энэ үхлийн хайраас намайг амьд үлдээ гэчээгээд эн чинь ингээ бурхан залбирч штэ. Гэтэл хин тийг залбирахыг бодохгүй та нар. Бид нар Орос хүмүүс биш учраас Оросын уламжлалаар Оросын тэргүүнтэй мэнчлэхгүй шүү дээ. За ингээд дэлхийгээр нэг тархан суусан хөдмөрч олон монголчуудтай шинжлэх ухаан тань мэдгүй од мөндөр суугийн хамт олон элдв төх нэвтрүүлгээрээ хүн төрөлхтөнд маш их нөлөө үзүүлсэн тийм уран зургуудын талаар ярьлаа. Нэвтрүүлгийг ивентэтгэж байгаа. Ивентэтгэсэн компани бол Хуримтлалтай Монгол хадгаламжийн үйлчлэгээ санал болгосон худалдаа хөгжлийн банк болон харилцаа холбоо мэдээлэл технологийн цогц үйлчлэгийг үзүүлэгч Sky Media корпорац байлаа. За нэвтрүүлэгт урлагч судлаач Амина байлаа. Баярлалаа Амина. Баярлалаа. За дарааслаа түр.
Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай өргөжлөх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.